Яа, шууд яриад ирчих юм уу? За начин болох үү? Ишка хоёр 1979-78 оны хичээлийн жилээс эхэлж хамтарч ажиллаж ирсэн. Тэгээ би бол 79 онд багш болсон. Ишка 80 онд багш болсон. Тийм баталтай ч гэсэн. 80 онд их сургууль төгсчөөд надад бас өөр тийш явах боломж ирсэн байхгүй. Тэгээд боловсролын хороонд очихоор цэгийн хэдий зурвал санхүү эдийн засгийн техникум хоёрыг санал болгохоор надаас өөр хүн бол дээд сургуулийн уг нь сонгохоор байсан гэсэн чинь тэгээгүй анх сургуульд санхүүгийн сургуулийн хаалгаар ороод тэр үед бол олон хүнтэй ч уулзаж тааралдалгүй ерөөсөө 2 хоногийн дараа сангийн аж ахуй явахаар бол аж ахуй юмаа бэлтгэлээ базаахаар болоод ирсэн тэр үед бол ганц 2 хүнтэй л уулзсан баг. Тэгээл аж ахуй явах ажил нь надад бол санаанд бол нийт одоо багтчихлээсэн л да яагаад гэвэл хоёр томхот өчнөө сангийн аж ахуй явуулсан юм шиг. Тэгээд намарчин ажил хийж байгаа хурж ирсэн чинь сургууль бүгдээр дүүрэн багш нараа дүүрэн нэг л их сөрхий яагаад тийм одоо их олон хүний давлгаан дотор л орж ирээ. Бас тэр мэдээ уучраач болохгүй, ор хаймд яаж болохгүй ганцхан урдлын төлбөр байж хат би баг тэнд хүртэл бодлого шахсан ийм л багш орж ирж илаа. Ажиллаж байгаа. Би тэгэхээр найзаагаа хоёр юм дээр л одоо их тодорхой магтаж хэлмээр байна л да. Нэгдүгээр шилдэг заа харагч сургууль хүмүүжүүлэгч байсан, хоёрдугаар шилдэг менежер байсан юм аа гэдгийг л хэлмээр бодогдоод байгаа. За ингээд манайх хичээлийн эрхлэгчийн урд өмнө нь бол дандаа дээрээс сургуулийн удирдлагууд за сангийн яамны харьяа байсан болохоор сангийн яамнаас шууд томилдог байлаа. За гэтэл 88 онд одоо ардчлалын салхи манай сургуульд бас эхэлж ирсэн юм шиг байгаа. Тэгээд хичээлийн эрхлэгч нямсран багш байж байгаад орлогч захирал болоод за орон дунд хичээлийн эрхлэгчдэр одоо хүмүүсийг томилохгүй анх удаага санал хугаалтаар багш нарын саналаар сонгуулаар явуулнаа гэдэг ийм асуудал үүслээ. За тэгжээт л манайхаас 3 багшийн нэр дэвшсэн. За тэн дээр нэг нь бол манай Ишка. За хоёр нь одоо бас манай зогшилж ирсэн 2 хүн. За тэгээд би тэрийн нэгийг нь бол онцолж хэлмээр байна. Яг тэгэхээр сангийн яамны одоо боловсон хүчнээс бараг шахааны нэг хүн орж ирсэн байхгүй юу. Тэгэл тэндээс одоо бүр маш олон хүний саналаар Ишка маань хичээл эрхлэгч болж гарч ирж ирсэн. Студент багштайгаа бол 92 оноос би одоо өнөө хүртэл хамт ажиллалаа. Миний багш бол одоо энэ олон жил ажиллахдаа тэр хүнээс ямар их хүч энерги гарч энэ ажлыг хийж бүх юмаа бусдад зориулж ингэж явж ирсэн юг одоо би цаг мөч бүрт хамт ажилласан учраас одоо тэр болгоныг мэдэрчээсэн. Багшуулчаа 3 минут хоцорноо гэж 30 хүн хэлж ивэл чи 90 минутын ажил алдчихж байна гэсэн үг. Тэгэхээр би өглөө 8 цаг болгонгод хаалгаа бариад багш оюутан чи оруулахгүй болоод тэгээд орж ирэхдээ зэрэг багш ороод хоцрох гэхээр оруулахдаа одоо хэд доор нэхийн нэмэлт гэхээр л одоо ихэр намайг шаалж тоглоо хийдэг. Оюутан чи багш бай сайн мэдлээ багшаа та сайн байна уу тэрний тэр та сайн байна уу даргаа гэдэг. Тэгэхээр дараагийн удаа нөгөө дарагч нь бас оцрохгүй үгээд ирнэ уучлаарай багшаа гэдэг хажуугаар үүдэг. Амьдралын багш байх гэдэг эрхэм үнэтэй ажлыг энэ ажлын онцлогийг бол үндсэндээ бол эрсдэн багшаасаа сурсан шууд л тэгэлж. Тэгээ өнөө хүртэл 24 жилийн туршид та бид хамтран ажиллахдаа та бол миний хувьд том ихчийн үүргийг гүйцэтгэж исэн. Энэ их том ихчийн үүргийг зөвхөн надад биш манай бүх багш ажилч оюутан сурагчдынхаа хувьд гүйцэтгэж исэн. Юм жоохон ховор зэвэр байх үед бүгд хагастай бүтэн сайн гадуур гүйж явж байгаа багшийн төрчиж нэг цаатай гэдэг.
бас болоогүй шаардлагагүй борцох гэж тэр хэдийгээ өгөн. Ишко багшаасаа би ажилдаа хариуцлагатай байх, ажилдаа эзэн болохын одоо утга учирыг хамгийн ихээр сурч хүмүүжиж хичээж ажиллахыг одоо сурсан. Бидний 6 одоо оюутан 94 онд анх төгсөөд тэгээ сургуулаа багшуулж үлдчихсэн. Дөнгөж 20 настай багшаалж исэн. Бидний хувьд би болоод бас манай төгсөлтийн нэлээд хэдэн хүмүүс багшаалсан байгаа. Тэгэхээр яг энэ үед бид нар чи оюутнаасаа ялгарахгүй жоохон хүүхдүүд байсан. Яаж хавцлах вэ? Юу ярих вэ? Хүнтэй яаж харьцах вэ? Бидний алхам болгоныг чиглүүлж өгч ирсэн хүн бол Ишка багш минь алаа. Өдөрт бид нар журналаа байрж ороод багшид шалгуулна. Тэр чинь нэг багш болоод нэг 3 сарын л дараа байсан баг. Нэгтлэн модогч хүн гэдэг бол нэгт нимбай ажил одоо тий байх хэвээр. Чи ямар ч нэгэн одоо алдаа гарах эсгүй шүү дээ. Тэгтэл чи өөрийнхөө хөтөлсөн байгаа журналыг хардаа. Ийм байвал оюутан чинь чамаас яаж үлгэж уурал ах вэ гэд. Тэгээд бид хоёрын журналыг бүгдийг авч хурааж аваад дахиад шинэ журнал бариулаад та хоёр дахиад энэ журналыг багш хүний нүдээр багшийн сэтгэлээр ингээ бүглээ өрөөд иргээ. Орой тэгээд нөгөө журналаа хөтлөө сууж байхад 11 болж исэн чинь багш ороод ирж байгаа. Юу хэд сууган та хоёр гэсэн. Журналаа дахиад бичиж сууж ийн гэсэн чинь бид хоёрт хоёуланд нь хоол барьсан зогсож исэн тэр үед багш. Энэ хамтлагийн бас холболт амжилт жаргал зовлон бол бас манай эцэдэн багштай бол маш холбоотой. Цааш нөгөө хүүхдүүдийн бүгдийн авалттай нэртэй бүгдийн сандаг гэдэг шууд хэлдэг. Яг хэлээ. Эхлээд бүтгсэн цагаас эхлээд хүүхдүүдтэйгээ бараг зарим нь нөгөө материалын үзэгтэл овгын нэрийг уншиж тогтоож эхлээл тэгээд эргэтний хязгааны зарим мэдчихэдэг. Тэгээд хүүхдүүд гайхаад ингээл. Багш манаас хичээл одоо бас сайхан заахаас гадна хүний одоо энэ яг харилцаан дээр бол бас сайхан ноён нуруутай бас бид нартай харьцаж байсан гэдгийг хэлхийг хүсэж байна. Хүнтэй ойр байж ээж, нэрийг мэдчихэж, таньдаг байж ээж, ичээ аавын асуудаг байж ээж юм тэгжээж л тэр хүүхдүүд чинь намайг мэдээж сургуулаа мэдээж надад дамжуулаад хамгийн ихний ойртох зам нь энэ учраас бол ер нь бөө хинэг их биш. Юу юм лагнаж байгаа. Яагаад юм? Томатол оюутан байсан биз? Бид нар ч бас нэг тийм сурлага сайтай хийдэж бас нөгөө талаар үнэхээр сахилгагүй ангийнхан байсан. Тэгээд нэг удаагийн багш нарын зөвлөлийн хурал дээр багш маань биднээсийг загин жорчхоод тэнд бол харин биднээсийг өстө жинхэнэ хамгаалаа зогсож байсан нэг нь бол гадаа нь байсан би бол сонсч байсан. Тэгээд тэнд бол юу бодож байсан гэхэлэр үгүй нэр хайрын дотроо хална гаднаа юм байна да миний багш гэдэг. Манайхан тэр юун дээр групп дээр бичээдсэн тэр өндөр ээж гэдэг одоо нэр томилд бол одоо их сайхан одоо зөв омж хэлсэн нэр томьёо гэж бодож байгаа. Тийм. Сургуулийн нэг шалгалт эхэлчихэд би нэг дүнгийн утсан багш нарын дүнгийн утсыг хэвлэж өгдөг байсан. Тэгээд нэг урд өдөр нь хэвлээд дуусгах хэрэгтэй юм яг талын хэвлэж яачаа талын хэмжилгөө бас нэг ягаал яваад гэсэн. Маргааш нэрсэн жил өглөө бууж алдж байна гэх багш шуурхтай байл. Тэгээ миний хэвлж тавьсан юм над руу цаасан шидээд бүр уурлаад тэгэл болоод өнгөрсөн. Тэгээд оройн яг тэгээд ажил хэргийн үедээ чинь байнга л өрөө хөрн орж гарна. Гэсэн чинь оройн надаас уучлалтгүй гад уучлаарай өөлээд өөрөө бүр тийм бол тийм. Тэр үед нас би ч бас нөлөөс туслах гал гэсэн. Ажлыг төлөвлөнө. Ажлыг төлөвлөхөд бол ерөөсөө зурна тий бичнэ. Ингэхдээ бол бүр тэр болох гэж байгаа газарт нь очиж хэмжин одоо явж үзээд алхамаар нь хэмжээл зай багтаамжийн тооцоол тий. За тэгэл одоо яриулж үзээл цаг минутын бичээл одоо ингэж нарийн төлөвлөлтөд. Уг нь бол одоо том эрдмээр явсан бол их ашиглах хэрэгтэй сайн толгой байлаа. Гэтэ одоо би энэ л ажил дээр энэ хэдэн жаалтайгаа нэгэн багш нартайгаа гисээр л одоо тэгэл тийм ээ юм лсэн тэгээ багштай хайртай шүү. За тийш нэг хайртай ч болоо та айхал зүгээр юм сүд олжоод өндөр ээжтэй шүү. Өндөр ээжтэй өндрөөс өндөр хайртай шүү. I love you гэдэг хэлж та. Багштай хайртай шүү. Таныг өөрд мөн хүндэлж яг ээжгээ бас хайрлаж явдаг. Минь одоо тэгээд бидэндээ тус дэм төшиг болж заад сургаж
Гавьяаныхаа амралтанд гарсан ч гэсэн цаашдаа биднийг одоо тулж яваарай гэж би хэлмээр байна. Бид ихтэй одоо ер нь бол би бол хүүхдүүдэд хайртай. Бүр дэндүү хайртай. Яг тэгэхээр тэр бол одоо нөгөө юу лээ хайр дотор хална гадна гэдгийг л хүүхдүүд маань тэр үед бол харж ирсэн. Багш гоё юм шиг. За. Яруу найрагч. Яг яруу найрагч юу тий. За. Ээшка багш гэн байдаг гэж юу? Бурууд хатуу байдаг гэхэд булцхийн аргагүй үннийг хэлчихдэг ээшка багш гэн байдаг гэж юу? Бусдын сэтгэлд хонгошдог довтонсдог гэхэд буман төгсөгчдийнхаа дунд домог болсон ээшка багш гэн байдаг гэж юу? Хариуцсан ажлаа хийдэг мэддэг гэхэд хумсын чинээж алдаа нүгүй ээшка эрхлэгч гэн байдаг гэж юу? Хүний араншин хувирдаг хувьсдаг гэхэд хөөхөн зээгэн хараад хайлан зөөлрсөн ээшка эмээшг нь байдаг гэж юу? Сайхан бичгтэн байдаг гэхэд сурагч бихээр дурайлгсан таны зарлалыг гүйцэн гэж юу? Сэтгэлийн сайхан үзүүллээ мэдрүүллээ гэхэд сэлэнгийн долгио шиг мэлтэлцэх таны л занг гүйцэн гэж юу? Ус нутгийг холбдог хосолдог нь байдаг гэхэд увс өвөр хангааг ургалуулсан таны амьдрал шиг нь байдаг гэж юу? Ухаан сэрэг үлэм жойтон байдаг гэхэд ухшил гарвлаар нь оюутнаа дуудах таны эмтэй байдаг гэж юу?